Бид олон сарын өмнө энэхүү дугаарын зочдоос ярилцлага авсан хэдий ч тэдний оролцохоор бэлдэж буй олон улсын тэмцээний үр дүнг харах хүсэлтийг хүлээн авсан юм. Өнөөдөр тэд ч зорьсон даван хүрч бид ч нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж байна. Жил бүр Adobe компаниас Photoshop хэрэглэгчдийнхээ дунд компьютерийн урлан дизайны бүх төрлөөр олон улсын тэмцээнд зарладаг гэжээ. Энэ жилийн 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотод 2009 оны 10 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд явагдсан юм. Тэмцээний эхний өдөр график дизайны 7 төрлөөр 1000 орчим хүмүүсийн фото зургийн эвлүүлгийг шалгаруулснаас Чулуунбатын Гамболд тэргүүн байрлажээ. Дараах өдрийн iStock фото компани нэрэмжит тэмцээнд зураач бүсгүй Гомбожовын дарь сүрэн Photoshop зураглалын төрөлд 200 гаруй мэргэжил нэгтнүүдээс шалгарч тэргүүн байрлажлээ. Нэвтрүүлгийнхээ зочныг очихоор өнгөрөгч зуны тунгалаг сайхан өглөө Ohio мужийн Kenton хотыг зорьсон юм. Тэдний гадаа төрийн маань далбай намирч байсан нь нүдэнд содон тусч сэтгэлд их л дотно байсан. Эднийх Kenton хотын бараг л төвдөн амьдардаг бөгөөд нэг их холгүй ээж эрдэн чимгийнхэн байдгийм байна. Энэ хотод өөр монголчууд бараг үгүй гинэ. Дараа маань ер нь аль сургууль хаан сурч байсан хүүхэд үеэс ахуулаад товчхон төгссөн сургууль сурсан юм байна. За тэгэл баг ахтай өвөө дээр аюу зуны хамгаалтаар те ихвчлэн өвөө дээр байсан. Тэгэл сургуульд ороод би зөвлөлтийн 3 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд дөрслөд шалгалтгүй урилгаар орж исэн. Би хүүхдийн ордонд зургийн тоглолтод явдаг. Тэгэл оролтоо интернет оролцоод 2-3 шагнал аваад тэгээ урилгаар орж исэн. Тэгээ дөрслөхэд 2 дугаар курсээсээ бас дахин шалгалт өгөөд хятад руу явах шалгалтанд тэмцээд хятадын Бээжингийн уран зургийн академид 4 жил сурсан. Тэгээ эхний жил нь хятад хэлээ үзээд яг Бээжиндээ тэгээ нийт 5 жил тэнд болсон. За тэгээ энэ дээрээ хэдэн жил болж байна да? Бараг 5 жил болчихж байна. За тэгэхээр орос хэлтэй, англи хэлтэй, хятад хэлтэй хүн байна шүү дээ, тийм үү? Бээжин төгссөн чинь. За Гамболтойгоо сонирх юм. За миний хувьд болохоор би 10 жилийн 48 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд дараа нь 2 жил би 4-р урлагийн дунд сургууль. Дараа нь соёл урлагийн сургуульд орж суралцсан л да. Тэгээд дараа нь төгсөөд энд ирсэн. Тэгээд энэ дээрээ нэг хэсэг жил нэлээд жил ажилласан. Тэгээд тэрний дараа ирсний дараа битээр сургуульд орсон. Тэгээд энтхийн Ohio-гийн Kent State гэсэн сургуульд дээр computer graphic design, 3D animator engineering гэсэн сургуульд төгссөн. Хамт сурсан. Тэр хамт төгссөн. Кентний их сургуульд орсон цагаас нь эхлэн багш нар нь авиаслаг 2 монгол залуугийн тухай бахархан ярьцгааж эхэлсэн байна. Оюутны бүтээл шалгаруулах уралдааны шилдгийн шилдэг шагналыг Гамболд дарь сүрэн 2 жил алгасалгүй ээлжлэн хүртжээ. Ээж аавынхаа талаар товчхон танилцуулж болох уу? За ээж аав Гомбочоо ээж Алтан цэцэг. 2 дүү маань Оюундар Батганбаяр. Ер нь гурлаа юм байна. Тийм айлын 3 хүүхэдтэй би айлын том. За. Гамболд нь? Би бол манай яг миний ээж бол анх Америкт надаас өмнө ирж ирсэн. Миний яг төрсэн аав маань болохоор 91 онд бизнес хийж явж байгаад Ослоор Америкт ирсэн байгаа. Дараа нь ээж маань намайг энд авчирсан. Тэгээ битээр энд дээрээ 10 жил болчихлоо. Дараа тэгээд хэзээ нэрсэн? За тэгээд би хятад руу оюутан болоо яагаад манай чинь нааш ирээд тэгэл хоёлоо хоёртал тэгэл 100 болгон Гамболд амралтаараа очино. Бээжин 100 өвлгөө амралт болгоноор маань очдөг гэсэн тийм. Тэгээд
би ч ээжигээ таньдаг байсан шүү дээ. Тэгээд сүүлд нь 2000 онд манай хадмаад бүгд Монголд очиж биргож ирсэн. Тэгэл сургуулаа 2004 онд төгсөөд тэгээд нааш ирсэн. Та хоёр одоо яг ямар ажил эрхэлдэг вэ? За бид одоо NSA Technology гэж Америкийн компанид ажиллаж байгаа. Энэ компани маань болохоор онлайн маркетинг, одоо интернеттэй холбоотой бүхэл ажлыг хийдэг. Мөн affiliate маркетинг, тэгээд email маркетинг гэх мэт ер нь интернеттэй холбоотой бүхэл юм хийдэг. Бас хажуугаар нь программын янз бүрийн систем ажлуудыг бас хийдэг. Одоо жишээ нь онгоцны буудлын пледийн одоо програмтай одоо систем одоо database тиймэрхүү юмд програмчлсан ажлуудыг хийдэг. Тийм бас реклам сурчлагын ажлууд бас хийдэг юм байгаа. Онлайнаар болон бас жижиг телевизийн бас реклам бас хийдэг. Тэр Гамболд маань яг тэр компанид юу хийдэг вэ? Би болохоор тэнд бидний хэлдгээр creative director хийдэг. Манай болохоор одоо нэг өсний манайхаар бол одоо хэсгийн ахлагч гэх юм уу? Хилцээний даргач юм уу? Тэгж хэлж болох юм уу? Дараа та 21 дор ажиллаж байна уу? Тэгж байгаа хоёулаа нэг дор. За дараа маань юу хийж байна? Дараа яг дизайнераар хийн. Тэгээд ерөөсөө вебсайт, имэйл, ер нь тэгэл компани холбогдлолтой бүхэл дизайныг хийвлэн реклам сурталчилгаа гэл. За одоо нөхрийнхөө удирдлагын дор ажиллаж байна уу? Харин өөрөө? Тэгэл яг тусдаа ингээл бүлэг болгоод өөрсдийнхөө ажлыг хуваагаад авчин. Тэгэл яг тусдаасынхаа ажлыг би даа шиндэ. Өвөрмөц төрхтэй өөрсдийнх нь вебсайтууд болон тэдний хийсэн олон захиалгын бүтээлүүд цахим ертөнцид шинэ үзэгдэл болж Монгол залуусын төдийгүй гадаадынхны анхаарлыг татсаар. Би анхнд Америкт ирчээд яг веб дизайн гэж бол ер нь бол баг мэдхгүй. Тэгээд тэр үед вебч цөөхөн вебүүд байсан. Монгол гэдэг баг веб сайт гэж байхгүй баг л байсан дээ. Тэгээд анх ирээд яг би нэг зураг зурдаг те. Зургийн сургалт өгсөн болохоор зураг зурдаг. Тэгээд анх ирээд энд хэд хэдэн үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэгээд тэр зургуудаа яг онлайнд бас өөр ингэсэн нэг вебсайт хийгээл бас зүгээр юм болоо гэж бодоод нэг анх вебсайт өөрийнх нь нэрээр gambol.com гэж хийжсэн. Тэгээд тэр маань явсараа тэгээ би яг ингээд вебсайт хийж үзээд ер нь бол болох юм байна те. Бас өөр хүмүүст бас хийж өгвөл бас зүгээр юм уу. Тэгээ бас найз нөхдийнхээ вебсайтуудыг хийж эхлээд анх ер нь веб дизайн болон компьютер руу анх тэгж орсон юм байна. Тэр нь тэгээд одоо хэр олон вебсайт хийсэн бостой? Одоо ер нь би 7-8 жил веб хийж байгаа. Тэгээд яг бол тоолж үл үзээгүй. Гэхдээ яг нэг 100 гаруй вебсайт хийсэн баг. Зөндөө олон вебсайт хийсэн юм шүү дээ. Тэгээд тэр 100 гаруй вебсайт хийхэд дийлэнх нь Америкийнх байна уу эсвэл Монголоос тэг захиалга авдаг уу? Янз. Монголчууд ер нь ихтэй. Тийм ер нь бол ихэнх хүн монголчууд л та. За ямар олны мэддэг компани бүсүүдийн вебсайт хийвдээ? За ер нь одоо бол яг нэрлэхэд бол ихэнх нь солигдсон баг. Гэхдээ ер нь бол яг том тойлогоос нь одоо Монголын иргэний агарын тэр Miat компани вебсайт байна. Datacom гэж Монголын интернеттэй том компани шүү дээ. Тэдний хойно Moleman гэдэг Mongolian Online гэдэг тэрэг хийжсэн. Тийм одоо ноолуур тэн аялал жуулчлалтай гоёо тэр гэх мэт аялал жуулчлалын их компанид байдаг л да.
За бид нэвтрүүлгийн зочдынхоо ажлынх нь өрөөнд ирээд байна. Тэгэхээр энэ өрөөнд та хоёр ер нь ямар ажлуудаа амжилт юм бэ? Ажлын бус тийм одоо ажлуудыг одоо энд хийдэг л дээ. Одоо чөлөөтэй цагаар ажиллахаа дараа. Цахим радио гэж бид нар анх 4 жилийн өмнө эндээс бүх дуугаа явуулж тэгж анх энд бас нэг жижигхэн компьютер ажлууд тэгж хийж исэн юм байна. Вебсайт болон одоо график дизайн, янз бүрийн ер нь компьютертэй холбогдолтой график дизайны юмнуудыг хийдэг л тийм өрөө юм байна. Одоо тэр хэсэг маань болохоор манай дараагийн ажлын хэсэг үү? Та хоёр ингээ зэрэгсээ суугаад энэ олон юм дээр л ажиллаа хийх үү? Орой ажилласаа ирчээд энд хэр их удаан сууцгаад вэ? Манай Гамболд бол тэгэл ер нь бол маш бага онтой шүү дээ. Тэгэл энд байна. Ер нь бол суунаасан. Тэгээд яг заримдаа бас зарим хүний хүсэлтээр бас яг тэр ажил нь бас тодорхой хэмжээний цаг заасан тэрийг дуусгахын тулд бас яг шөнөөрөө нэлээд суух үе бол байдаг л да. Ер нь бол янз бүрийн вебсайтууд бол хийжсэн л да. Яг монголчуудын портал вебсайтуудыг бас хийжсэн. Цахим нэртэй ер нь вебсайтуудыг анх гаргаж ирсэн. Тэгээд ер нь яг ажлын бас хажуугаар болохоор бас тэгээд үнэхээр яг цаг зав бос зарцуулж болохгүй. Тэгээд чадахгүй болохоор тэгээд ер нь бол сайтууд маань бол зарим нь ихэнх нь бол бас байхгүй болсон л да. Тийм тэгээд ер нь яг өөрийн гэсэн хэдхэн сайтууд байгаа. Тэгээд үйлдснээс бол энэ цахим радио бол явж байгаа. Тийм сонирхолтой. Өөрөө тэгээд дуртай болохоор тэгээд өөрөө хэлбэл энэ цаг залуучуудаа мэдээлэл хүргэх бас оюуных нь хэрэгцээг хангах, сайхан дуу хүргэх, альжаалын тайлах энэ үүднээс та нар сайн дураараа шиг юм уу бусдад тусгаалах үүднээс юм ба штэ тийм үү? Тийм. Тэрнээс одоо нэгээрээс очлогоо реклам бид нар бол явуулсан юм байхгүй байгаа. Тийм зүгээр яг 24 цаг дуу явж байгаа. Тийм нэвтрүүлэг энэ төр бол яг хийх гэж үзэжсэн бас үеуд байгаа л да. Гэхдээ үнэхээр цаг завны асуудал яригдаад тэрэнд бол үнэхээр бас л хөрөнгө мөнгө яригдсан шүү дээ. Тэгэхээр бид нар үнэхээр чадахгүй. Тэгээд 24 цаг компьютер асаага тавьсандаа л барыг анх яаж танилцсан бэ? Их гоё асуулт байна. За тэр чи одоо анх Монголд хожноор дүрслэх хөрөлгийн их сургууль тэр үед бид нарыг яг ороод яг дараах нь соёл урлагийн их сургууль болсон л да. Тийм тэгээ бид тэр нэг сургууль байсан. Нэг анги. Нэг анги биш. Би болохоор график дизайн чиглэлээр сурч ирсэн. Дараа болохоор уран зургийн ангид сурч ирсэн. Тэгэл анх би нэг одоо сургуулийн дэш явдаг шатан дээр харж ирсэн. Тийм үү. Уран бүтээлчусууд бие биендээ зориулж уран бүтээл хийх нь хэлбэг байдаг шүү дээ. Тийм болохоор та хоёр хоёулаа ингээ сайхан зураачид бие биендээ зориулж зураг зурж ирсэн үү? Уран бүтээл тойрвсон уу? Тэгвэл тэрнээс одоо ялангуяа дараад маань эмэгтэй хүний хувьд сэтгэл хөдлөсөн Гамболдын бүтээл тойрвол юу байв? Ер нь Гамболдын энэ дээрээ зурсан зурагнууд ихэнх нь миний зураг гэдэг. Намайг зурсан зураг. Тийм тэгээд бас намайг хятад оюутан болоо яхад Гамболд ингээл дуу моо шүлэг мөлөг ингээл бичлэг хийгээл аяг их явуулдаг гэсэн. Энэ хол байна гэдэг ямар вэ? Тэгэл санахын жаргал яах юм. Санаад өглөө гэдэг дэмэртэй тэгэл тэр санаж байгаа манаас тэрнээс чинь тэр сэтгэлээс чинь уран бүтээл үүсэж байгаа шүү дээ. Тийм. Анх бас яг ирээд би анх ирчээл бас нэг ажил хийгээл тэр олсон мөнгөөр анх компьютер авч байгаа. Тэр маань тэр үед одоо одоо үзүүлэлтээр бол их л доогоор үзүүлэлттэй компьютер л да. Тэгээд анх тэрийг авч их аюу их баярлж ийсэн. Тэр бол одоо миний яг компьютертэй болохыг хүсэж ийсэн. Тэгээд анхаарал компьютер аваад тэрийг интернетэд залгаал. Тэгээд одоо дараараа имэйл хичээл ингээл Тэгээ надад чи имэйл хичээг зааж өгнө. Би чинь тэнд
цаана мэдгүй бас давхар сураал те. Тэгэл амралтаараа очихдаа нөгөөдгөө арчсан. Би юм авсан. Би ийм мэддэг бас ингээл одоо анх Gumball.com яагаад ингээл жижигхэн зураг эргэлдэж аваад тэрэнд ч өөрөөр зэлстэй амар их баярлж байгаа. Одоо яг ингээл батхад аяа хөрхөн те. Их сайхан дурсамжтай тий. Дараа мань тэнцээ бас ээжтэй юм яг завгүй багш байна. Энэ хооронд хоёлаа яриагаа үргэлжлүүлэх үү? За би ингээд ер нь та бүхний урдны бас нэвтрүүлгийг үзэж байсан. Тэгээд ер нь сайхан уран бүтээл хийдэг их таалагдсан. Тэгээд маад ингээд ирсэнд их баярлалаа. Талархаж байна. Тэгээд найруулагч маш одох болон танд энэ сүүлийн хийсэн юм ном юм байна. Номны дизайныг би хийсэн байна. Тэгээд энэ ном маань Америкийн зохиолч Том Шенли гэж юм байна. Тэгээд Монголын Чингис хааны тухай бичсэн тийм сайхан ном бэлгэсэнд их баярлалаа. Тийм хоёр цуврал ном юм байна. Тэгээд энэ ном маань бол бас Монголын тухай бас Америкт гавьд гэж байгаа. Тэрний доо бас энэ Чингис хааны тухай бас их тийм яг хүн одоо яг эерэг ойлголт төрүүлэхээр. Тий. Одоо бол өөр чинь цамцан дээр байгаа энэ эмблем л энэ дээр байх юм. Энийг тайлбарлахгүй юу? Тий. Энэ маань болохоор зүгээр юу юм байгаа. Одоо Монгол маягийн одоо символ тий. Танай тийм тэгээд маягаар хийсэн. Тэгээд энэ бол миний лого юм байна. Анх яг би төрслөгтэй байхдаа нэг зүгээр хамдаагаар ингээд зураглалын гаргаж нэг юм одоо анх яг тамга маягаар хийжсэн. Тэгээд тэр маань явсараагаад ингээд лого болцсон. Төвхтэй байгаа. Тэгээд энэ маань болохоор яг бас ГД гэсэн үсэг юм байна. Гамбалд дарья. Тий. Ээж нь ямар мэргэжилтэй гэлээ? Манай ээж холбооны инженер мэргэжилтэй. Тэгээ би ээжтэй бол ер нь хоёр байдаг. Тэр бас хаяа их нарийн ширийн бас ярина. Тэгэл өөрөө хүний ганц хүн шүү дээ, тийм үү? Тий. Жахаа ирэх үү? Ер нь хаяа ирэхлэх дуртай шүү. Буруу ч юм байхгүй л дээ. Багада ер нь хэр ирэх байсан? Үгэнд их оромтгоо юу? Ирэхлэхийн үед бол ирэхлэн. Хийх ёстой юм бол хийн. Амман ч гэсэн надад бол бас айгүй их тусгамжтай хийх одоо зүг замыг бас заажсэн. Намайг анх зураг зурхад бас их тусалж байсан. Тэгээд ер нь бас би бас жоохон сахилахгүй хөлт байсан. Тэгээ амман бол нааг их одоо болонд их санал өргөөл зогсоодог байсан. Тэгээд тэр маань ч гэсэн надад айгүй их одоо миний одоо одоо би хэрн юм дэх тийм итгэлтэй байхыг боддог. Манай аав ч гэсэн надад ер нь бол юмд бол мөрөөдөл байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээд тэр мөрөөдөлтөд хүрэхэд бол одоо юу вэ те? Юм болгоно дайчилж гэсэн тийм одоо бодоод тахна тийм их хүмүүжлийн талын юм хэлдэг байсан л та. Дулаад чигрэхгүй зүудний явсад мордохдоо нэрэн орхоод явчихсан харин тэнгэр рав миндээ. Одоо бодоход аавынхын сандал өргүүлээд болон зогсоолгож ясан шагнал юм шиг тийм сайхан дурсамж байгааз. Тийм яг ер нь бол тэгж болж байна.
Ээж аавын хайр гэдэг сайхан да. Жижиг арга хэмжээч гэсэн л дараа нь бодоход үнэхээр үнэлж болшгүй хайр юмшигл сэтгэлд үлдсэн байдаг штэ. Ер нь өөрийнхөө зорж тэмүүлж байгаа тэр хүсэл мөрөөдөлтөд ойрхон очиж явна. Ер нь бол тэгж хэлж болох хаа. Тийм би ер нь бол дизайнер болно гэж ер нь багасаа мөрөөдөж хүсэж байсан. Тийм тэгээ одоо бол дизайнер болсон. Тэгээд яг хөө сэтгэл бол хангалуун байна. Тэгэхдээ Монголд байвал бас яах байсан бол гэж боддог л та. Их сургам гэдэг зай сэтгэлд байнга л бас эзгүй явдаг, өгүүлэгдчихэд байна шүү дээ тийм үү. Тэгэхээр магадгүй тэртээ гараад ч юм уу Монголд очиж сурсан мэдснэ. Тийм. Очоод нэг дэрэтэр хамт нэг очоод нэг жижигхэн гэр өрөөд хөдөө хээр очдөг ч юм уу гэж боддоо шүү дээ. Тэгээд яруу найрагч хулангийн хэлдэг шиг зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрандаа гэж юу? Тий. За ойлголоо. Тэгэхээр дараа гэж ярьсан чи хоёулаа дараагийн тухай одоо эзгүй хооронд нь нэг жаахан үргэлжлүүлээд яриадах юм. Дараагийн ер нь ямар зан чанар их таалагдсан бэ? Анх. Ер нь бол их олон юм байгаа л та. Дараа маань их тийм энгийн дэлгүүн аашинтай. Тэгээд ер нь би бодохдоо ер нь яг би бол өөрийгөө нэмэх цэник юм уу гэж боддоо шүү дээ. Дараа маань миний хасах цэник юм болов. Тэгээд хасах нэмэх маань ингэж ер нь тэ гал болж явдаг гэж боддоо. Бээжинд зургийн академид сурж байсан тэр мөчүүд их дурсгалтай үлдсэн аа. Тэглгүй яах вэ? Тэгэл шинэ олон найзуудтай ч болсон. Тэгээд би бас дотныхаа найз охинтой хоёулаа тэр сургуульд сурч байсан. Хин гэж яах вэ? Баяр цэцэг гээ. Тий. Сойсд та нар олоолаа сурч байсан аа. Тий, ер нь олоолаа. Ангийнхан багш нар яг ангийн багш, логсрын багш, Батмөнх багш. Их сайн хүмүүс. Маш их мэрэгчлийн талаас төдийгүй бас хувийнхаа талаас их зөвлөгөө өгдөг. Сүйс төрөлхийнхаа нийт багш нартай бас их баярлж авдаг. Тэгэл Бээжингийн академид төгссөн тэр бүх суурь үнцгийг бол тэд нар маань тавьж өгсөн. Тэглгүй яах вэ? Тэгэхээр тэднийг өргөлж дотроо бодож санаж авдаг шүү. Баярлаж явдаг. Тийм. Ер нь үзэсгэлэн гаргаж ирсэн үү дээрээ? Яг бие даасан үзэсгэлэн гэж гаргаж байгаагүй л дээ. Яг энэ дээрээд жижигхэн хэмжээний тий гаргаж ирсэн. Улаанбаатарт? Улаанбаатарт сайхан яг 2007 онд Дорны өнгө гэдэг хятад төгссөн бүх зураачдын үзэсгэлэн ингээд зохион байгуулсан Ганбаатар ах хонгорцуулагчтай бас баярлалаа гэж хэлье. Эндээс надыг оролцооч гэдэг. Тэгээ би зураг мурга эндээс явуулаад. Өөр очих юм шүү дээ. Тийм оролцуулсан тэд уран бүтээлээрээ. Тэгээ тэр их сайхан үзэсгэлэн болсон гэж болсон. За би ч бас баяр хүргэе. За баярлалаа. Цаашдаа бас олон хүн бие даасан сайхан үзэсгэлэн гаргах байхаа гэж бодож байна. Тэрч оюутан багтаа л анхтай хэлцчихсэн. Тий. Бид хоёр хоёлаа Сүйс төрөлх орлогын дээд сургуульд сурч байсан.
яг нэг анги байгаагүй. Эднийх чи орон зураг чимэглэл дизайн анги, би чи орон зургийн ангид байсан. Тийм. Тэгээд яг эдний анги их олон охтуудтай тэгэл яг би нэг их сайн мэддэг. Тэгтээ яг танил байгаагүй. Тэгээ яг нэг жил сураад төгсгөөрээ танилцчихсан. Тэгэл тэр яг дурсахад бол маш гоё байдаг. Та хоёр тэгээд ер нь хэдвэр курсээс найзсан? Тэгэл нэгдүгээр курс төгсөж байгаа үед л анх танилцчихсан. Тэгээд дараа нь өөр тийшээ сурах гэдэг байсан тийм. Тэгээ 2 дугаар курс 3 дугаар курсээс би шалгалт өгөөд тэнцээд Бээжингийн орон зургийн академи руу явсан. Тийм тэгээд Гамболд маань ээж рүүгээ тэр үед бас явахаар болсон. Нааш анирсан. Тэгэл тэр үед чи хоёлаа явах болсон гээл би сургууль явахад баярлсан гээл Гамболд тэрэнд гойноглаад айгаа бас гой мөртлөө бас айгаа тэгэл хоёлаа дөнгөж оюутан дөнгөж 18 настай тий 18 настай тэгэл битэрээ бол жаргалтай мөртлөөс тэр өхөн хэд ингээл айгаа ачлантай юм шиг тий одоо ингээл салаад явчин тэгээд дахиж уулзахгүй яана ч гэж бодогдох үе байсан л та тий. Яаж харьцдаг байсан? Намайг амралтаар эхний жил л шүү дээ. Би нөө хэл сураад яг хэлний сургууль дээр идэг гэсэн. Тэгэл анх очсон намар өвлийн амралтаар цагаан саруулаад би гэртээ арай. Тэр чинь тэгэхэд дөнгөж үерхдэг нэг бүр нэг ээж аав таньдаг байгаагүй. Тэгэл тэгсэн чинь Гамбол энд ирчээл би ээжтэл би найз охин руу очих хэрэгтэй гэдэг. Яг намайг амарсан. Миний хойноос хөрөөд ирсэн. Тэгэл би ээж аавдаа хэлгээл хэлж чадахгүй айгаад ямар найзтай болсон гэж хэлгээсээ ичээл айгаад тэгэл ямар найз ирсэн байна гэж яг тэр үед анх тэгэл ээж аавдаа хэлээ танилцчихсан. Ээж аав нь юу гэж энэ? Тэгэл эхлээл оюутан сургуулаа төгсөх хэрэгтэй гэж нэг ээж аав нар захин хэлэн санаа зовн тэгэл та хоёр бол тэр санаа зов загч байгаа юм бол ализны тохиролцоод сурна байна гэдгийг ойлголцсон байсан уу? Гэтэл яг тэр үедээ ингээл тэгэл залуу дөнгөж 18 настай юм чинь тэгээд яг тэр дараа нь ингэн тэгнэ гэдгээ бодохгүй шүү дээ. Би нэг л санаад байна гэдгээ бодсон шүү дээ. Тэгээд тэрэндээ шант юм. Тэгээд одоо атараас айгүй хөөрхөн л юм чи. Өдчил сонда бүсгийн заяа минь отмин холдч юм удаханы зураг минь өташүний уртад өнрийг чинь үгүйч үинсэн олны эдэн царайг чинь хайна цанцанга мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл заяа гэж ханяан ирдэг юм уу да хийсэн бүх юм болгоно л миний сэтгэлд хүрсэн л дээ нанд зураг зурсан байдгүй. Тий надад зориулсан анхын дэрчээд надад зүгээр зургийг аваад явуулж ирээд зурсан гэдэг тэр мартай цэнхэр өнгөтэй тэр зураг тэр амар гоё зураг миний хамгийн дуртай. Дараа нь намайг ирэхээс өмнө бас надыг хятад зурж байгаа юм чинь юм хятад маягаар шанц манцтайгаар тэгж зурсан зураг нь энд бүр том нэлээд том энэ хавта үзэсгэлэнд ороод шилдгээр тодроод шагналаад тэгэл бас хийсэн бүх юм тэгэл хүн яг сэтгэлээсээ хэлсэн болохоор тэр санаал нэг те чансаатай содон тийм хүний сэтгэлд бас хүрсэн баг гэж би боддог байхгүй.
хайртай шүүгэж хацар тэр минь үнслээ харж ханаш мийгэж нүдэн дээр минь үнслээ ухаантай шүүгэж урул дээр чинь үнсээ уулчин санаарэ гэж магнан дээр чинь үнсээ чамайгаа цаглишгүй хараа үнсий чамайгаа. Одоо энэ Америкт ирээд энэ амьдарч энэ амьдралд хэр сэтгэл хангалуун байдгүй дараа маань. Сайхан байлгаа. Би өөрийгөө бол маш их азтай өнгөж бод. Сайнтай, сайнтай. Дуртай ажил хийж байна. Дуртай ажиллаа, сайхан хангалттай тийм. Дуртай ажиллаж байгаа би ажилдаа яаж явна гэж бодчихс өдөр бол байхгүй. Ажилдаа очиод ажилдаа ирчлээ ясан гоё юм байгаад хойд ажиллаад байгаа байхгүй. Тэгээд тэр олон чинь айгүй гоё юм чинь. Дуртай ажлаа хийгээд ёстой л болж явна гэж бодогдох хэдий ч бас дутхын зовлон байдаг гинэ. Энэ нь Монгол орчин, Монгол найз нөхөд заримдаа бүр зүгээр л Монгол хүнтэй уулзах хүслэн ажээ. Цаашдаа эндээ суур ингэж байх уу? Ямар ирээдүйн хэдий чин зорилгыг сонирхол? Тэгээ ер нь бол яг бид нар энд бол яг сургуульд ирсэн болохоор яг энд тогтцсон байгаа. Тэгээд ажил маань бас энд байгаа тийм. Тэгээд ер нь бол уршаа жоохон нүг бас монголчуудтайгаа ойрхон бай гэсэн бодол байгаа. Наад зах нь ингээл баяр маяраар чинь би энэдээ зочлоо олцол тэгэхээр ингээл тэгэхгүй бас 6-7 цаг дахиад тэгэхээр бас тэгээ яг Вашингтон дэсээр ойртож нөх санаа албатай таа. Аа юу. Ирээдүйдээ та хоёр хувийн ямар нэгэн юм одоо ийм чадaltaй ийм олон сургууль сурж боловсрчихсан юм чинь хувийн ямар нэгэн юм байгуулъя гэдэг бодол байна уу? Эсвэл одоо эхлээд юу ч гэсэн тэндээ очиж байгаа байр байдлаа харъя гэж боддгоо. Вашингтон руу чиглэдэг нэг зорилго байгаа да та хоёрт. Тэг ер нь бол бодоагүйш бодсон л та. Тэгээд ер нь яг Америкуудын дунд орж ажиллаад тэгээд эдний бас яг яаж бас ингэж ажил нь явагддаг те эднээс бас их юм маш их юм сурч байгаа. Тэгэл ядаж хүнтэй яаж харьцах вэ гэдэг. Хамт олонтой яаж ажиллаж байна. Тэгэл өдөр болгон л юм сурж байгаа болохоор цаашдаа энэ хэрэг болно л гэж бодож байгаа. Тэд өргөн боломж өндөр өрсөлдөөн рүү хүч сорихоор шийджээ. Аргагүй л эрч хүчтэй залуу нас юм да. Бид энэ хосыг онцгойлох сэтгэл өвөрлөж ирээгүй юм. Тэд зүгээр л амьдралын төлөө зүтгэж яваа жирийн Монгол гэр бүл. Гэхдээ тэднэр өөрийн ирэхгүй бахархаж суулаа. Энэ нэвтрүүлгийг үзэх мянган хүүхэд залуус чухмал эдэн шиг өөдрөг явахын хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх болно. Олны хараанд өртөх амархан. Харин олны хайрыг дааж амьдрнаа гэдэг цаг хугацаа ухаан төвчээрийн шалгуур байдаг. Та нартай аз жаргал амжилт бүтээлийн дээдийг өрөөе. Чампатагui би өрөөд явсан. Эцоханда